За болно. Жирэмсэн өншөө би айтаа харьцсан шүү надтай. Яй. Би гүзэлцгээ идмээр. Би анар жимс идмээр. Би аймаг гол хям идмээр. Ячаад миний усаалтаа би яаж босох уу? Босч чаддаггүй. За эмчээ намайг төрүүлээрэй. За сайн байцгаана үзэгчдээ. Хэдэн сар вэ? 52 өдөр 17 цаг би YouTube дээрээ бичлэг оруулаагүй. Ерөнхийдөө бол баг ингээд 2 сар би ингээд алга болсон. Тэгээд тэрнээс уучлахгүй яа. Тийм би 7 сард үнэхээр амармаар байсан. Тэгээ хөдөө гадаа яваад би ядчихад өвдөж имлэг дуудаад ер нь тэгээ жоохон нэг тиймэрхүү байгаад одоо л ингээд бичлэг хийх зам маа надад буцаад олтлоо. За тэгээ 2 сар алга болж байгаад ирсэн юм чинь гоё дөрвтойхон бичлэгээр эргэж ирээ гэж одоо энэ удаагийн бичлэгэн дээр болохоор бүгдээрээ жирэмсэн болж үзэн. Тэгээд сүүлийн үед ер нь TikTok дээр үед ер нь хүмүүс айгүй тийм жирэмсэн болдог бичлэг хийдэг гэсэн шүү дээ. Гидсэндээ шавгаа зүүж хагаад тэгээ би тэр бичлэгийг яг одоо хийх гээд бэлэн болсон байна. 2 сар алга болж байгаад хүүхэд хийж хүрээд ирлээ дээ. 2 сар алга болсон, царай цус хивэндээ байна уу, өнгө төрх алдчихоо. За энэ ингээд өнөөдөр бид бүхний та бүхний маань надад бүтээж гисэн хүүхэд гэх юм одоо. Миний хийсэн мандраацсан хүүхэд байна. За тэгээ энэ хүүхдэд жоох угаахгүй бол нүл тоос шороо. Ямар заваа юм бэ те. За хүүхдээ угааж жагаад бүгдээрээ сайхан хевлидээ зүгээд өнөөдөр ээж болдоо. Яа. Энэ маань болохоор 6 хил хүүхэд байгаа. Тэгээ бүгдээрээ өнөөдөр 6 хил хүүхэд гидсэн дээрээ тээж явах болно. Тэгээ мэдээж жирэмсэн хүмүүсийн хийдэг бүх үйлдэлүүдийг туршиж үзэх болно. Тэгээ 24 цаг жирэмсэн болж үзцгээе. Тайсан таамтаагаарай. Гэхдээ би ч одоо 50 идэх килограмм, тэгээ 6 килограммтай хүүхэд би төрүүлнэ гэж байх уу? Харин надаа. За одоо тийм яалтаа. 2 их хэрэгэл утчих тий. Хөө энэ шууд ачаал үгж юм. Ер нь бариун байх ёстой л доо. Хүүшээ миний тэлээ мэлээ энэ гоо үзэмж юм гутаагаадах юм. За гарлуу орох уу? За гарлуу. Хөхөө хийхгүй мүү? Мөөмгүй ээж байхгүй шүү дээ. За хөхөө дараа нь дуулна. Яа, ямар хэцүү юм бэ? Хөө энэ өмд шавтраадах юм. Хүүхдэд авахгүй. Үзэгч яа стон нэр. Мөөм нь энд байна штэ. Энд байна миний мөөм. Чи сая зүрхэн дээр мөөм бүтээг аяж. Яаж би энтэй бүтүүдөр явах юм бэ? Унтын штэ би энтэй бас их хүн их унтдаг. Үстэй ингэж байж. Хэцүү байна дөө. Яа, айлын хүмүүсийг харахад айгүй жоохон л скотч хэрэглээдсэн. Намайг арай л их скотчтод байгаа санагдаад байна. Гэхдээ хүүхэд дэлгүүрээс худалдаж аваад ингээ гидсэндээ скотчдаг бол амар юм тий. Яа. Жирэмсэн өншөө би айтаа харьцсан шүү надтай. За болно. Бараг подол бичлээ надад. Бичлэг хийхгүй 2 сар алга болоод буцаад ирэхдээ за нэг ив бүтээгээд хүрээд ирлээ. Дайсон ч хүүхдтэй болсон. Йоо тэгтээ манай хүүхд 2 их юм бах та. Арай л хүнд юм аа. Йоо. За одоо хувцас өмсөе. Гарыг. За хүүхдэд дааруулахгүй тулд датуур нэг дахиад цамц давхарлаад өмсөжээ. Чи одоо их хүн чинь өрөвхтэй сайн дааруулахгүй байх хэрэгтэй. Энчээс гидсний цаан даарах л илгүүдээ чаавс. За хүүхдээ сайхан боловцолчлаа. Одоо гарыг нэг жирэмсэн ананер нэг ингээд зураг яаж авахдаг лээ. Ингээл. Яа за одоо гарах гэж байгаа болохоор амьсан өмсөд гутлаа өмсцгөө чадах үгүйгээ мэдэхгүй байна. Тэгээ манай камерамен наваа нэг яаж байгааг мань харуулах баха. Хой дагаа юу. За мань ч нөгөө нэг жоохон туранхаа ээж болохоор ер нь бол амьс айгүй айтах өмсчих юм шиг санагдаад байна. За амьс бол өмсчдэг юм биш үү. За гутлаа өмсцгөө. Бүлжгүт. Жирэмсүүнээ хийхэд хамгийн хэцүү байдаг зүйлүүдийн нэг нь гутал өмсөх байдаг гэсэн. Тэгээ надад бүр хамгийн амар чаленж болж байгаа нь манад гутал өмсдөг тийм бүр сандал мандал байхгүй. Тэгэхээр одоо бүр яаж өмсөхөө мэдэхгүй байна. Айгу хөнгөн шингэн байж би бол яа. Гутал гэхдээ нийлэн чөлөөтэй ордог байхгүй бол үдээс мүдээстэй гутал бол өстой бүтэхгүй юм. За, мань ч нэг ийм л хэлж боллоо доо.
За ингэж жирэмсэн болсон чинь хүмүүс бэлгэсэлт өгийгээд дуудаад байна. Тэгээ манай хүүхдэд бэлэг өгье гинэ. Манай хоёр ихэр хүүхдэд явж хүүхдтэй бэлэг авъя. За хүүхдтэй болоод бүгдээрээ хідэн давхар шат хүртэл гарч чадхаа үзье. Дээдлийн лимит. За явцгаая. За 17 давхар амжилттай гарлаа. За лоошлоо. За би бол ингээд ээж бол 17 давхарлал өлхөө гарчих юм байна. Одоо лифтэн суугаад доошо буцгаая. За ингээд жирэмсэн болоод хэдэн цаг өнгөрөө 2 цаг гарсан болж байна уу? 2 цаг өнгөрлөө. Тэгээд одоогийн байдлаар бол амар хөлөрж гин. Тултал хөлөрж гин. Тэгээд ингээд энэ ингээд яаж хаад энэ альмаар мөөм хийцэн чи энэ минь ингээд бүр холгож молгоод бүр амар хэцүү байна яг юм холгодог гутал өмссөн шиг. Тийм ингээд хүүхд маань ингээд явж байна. Одоо ингээд эхлэхөөр орчиж хүүхдтэй бэлэг авах гэж байна. Ер нь таксимын хэсгээр л явахгүй л юм ингээд алхаж малхаж бол дийлэхгүй юм. Чамасуу никунтэй бэсиба магадгүй тэр намайг мартаггүй байж биднэ Саюксан бэ юусалчва алуудагчин дотаю ин концерта досочат тэр навшигсэн гөлөг болгоод үгидо нэг зигубай нэг натабай Өнөөдөр намайг Улаанбаатар эхлэлгүүрийн хажууд Art Box гээд Солонгосын алдартай дэлгүүр удахгүй нээлттэй их гэж байгаа. Тэгээ тэрнээс өмнө ирж намайг манай дэлгүүртэй гоё танилцаач гэд уурсан. Тэгээ арай засвар масвар дуусаагүй байгаа. Тэгээ би зүгээрээ би танай дэлгүүрийг заавал хармаар байна. Солонгост их үйлчлүүлдэг байсан. Одоо ямар асны хармаар байна гэдэг өнөөдөр дэлгүүртэй нь очиж танилцгаад Улаанбаатар эхлэлгүүрийн яг хажууд нь ирсэн байна. Тэгээ бүгдээрээ дэлгүүр рүү орж үзцгээе. За Art Box маань 8 сарын 22-нд нээлттэй их гээд яг Солонгос дэлгүүр шиг гоё дэлгүүр нэх гээд ер нь нийлийн хичээнгүлэн бэлдэж илээ. Би тэгээ дундуур нь ингээ юмнуудын сонирхсан шигээ очиж үзсэн. 8 сарын 22-нд Монголд нэрээ Art Box дэлгүүр нээгдэж байгаа гэсэн Instagram хуудсыг та нар сайн дагах юм бол Art Box-аас айгүй гоё урамшуулал бэлэг идэр зарлж ийн гэсэн тэгээ та нараас гоё дагаад ойрхон байгаарэ. Хүүхдэд маань ямар бэлэг явуулсан байна. Харьяа одоо төрөөгөө хүүхдэд төмөрөлгийг хичээг. За хайрцаг дүүрэн бэлгийн задлсан чинь дотор нь маш их хэмжээний гоё зүйлсүүд хийсэн байсан. Жишээ дурдах юм бол ийм хөөрхөн хичээлийн пенал та нар нэрээ хичээлийн хэрэгслийг хаанаас цуглуулах мэдгүй байх юм бол би Art Box-ыг санал болгомоор байна. Бүх зүйл нь маш чанартай, хүнийг хайрыг татдагаараа их алдартай дэлгүүр маш гоё содон юмнуудыг зардаг. Үнэхээр авмаар санагддаг. Найз нөхөд гэр бүлийнхэндээ бэлэг сэлд авъя гэд хаанаас авахаа мэдгүй байх юм бол Art Box-оор л үйлчлүүлэх хэрэгтэй. Сав баглаа бодлого бүх юм амар хөөрхөн дэлгүүр шүү. Тун удахгүй Улаанбаатар эхлэлгүүрийн чанх зүүн талд Century Center дотор анхны салбараа нээгж байгаа юм байна. Нээлттэй урамшуул гээд 30 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийсэн эхний 100 хүнд гарын бэлэгтэй гэсэн шүү хүмүүс. NetPay аппликейшний хэрэглэгч бүрт 15% хямдралыг олгож байгаа гэсэн. Тэгээ 8 сарын 22-нд албан ёсны нээлт нь болж байгаа. Тэгэхээр та нар 8 сарын 22-нд энэ миний авсан зүйлүүд болон эднэрээс өөр гоё зүйлүүд зөндөө Art Box дээр зарагдаж байгаа. Та нар очиод худалдаад авах боломжтой байгаа шүү. За өсөд нэг мөөмөө идчихлээс sorry. Одоо нэг нь байхгүй. Бас амар өсөд авахгүй. Гэртээжэд нэг алим нөхөж хийчихнэ. Жирэмсэн чайг хүрсэн маа. Ойр арх өсгөн. 30 минутанд нэг алим идээл. За гэрлэг орж гинэ. Амар ядарч гинэ. Бурхан минь. За хүүхд мөхт одоо хивэндэл энэ тий. Өрөөсөн мөмтэй болсон. Нөгөө өрөөсөн мөмөө замдаа өсөд идчихсэн. Хацхан саагаал явtiin. За энэ ингээд телетэ өмд өмссөн чинь бүр төвөг цаашаа бүр шээж бааж болохгүй амар хэцүү байна. Тэгэхээр би энэ телетэ өмдөө тайлаад оронд нь юм нөгөө нэг юм эрзэнэн одоо юутай өмд өмслөө. За жирэмсэн ээжнэр бол нэг ийм эрзэнтэй өмд өмсөхгүй энэ теле мэлээ чинь бүр
амар хэцүү мэн шээж байхад ингээд тайлж мэлэх гэж. Угаасаа би юм жирэмсэн хүн угаасаа тэлээтэй өмд өмсчих байгааг харж байгаагүй. Тэлээтэй өмд өмслөө. Ер нь бол ээж нар бол ингэж өмсдөг л дөө өмдөө. Гэтэ би ингэж өмсөн юм болоос арай биш. Ингүүл уг нэг жирэмсэн юм шүү. За ингэж. Энэ өмд тэгтээ бүр улам илүү аим оруулаад байгаа шүү. За. Гарлаа. Одоо юу их чинь гэхээр жирэмсэн хүмүүс ингээд амар сонин хоолны аппетиттэй болдог гэсэн тэрийн туршиж үзэх гээд дэлгүүр орж ойр зүрийн идэх хүнснүүдээ авцгаая. Тэг харцгаая. За бид эд сая хамгийн өндөр давхар болох 16 давхраас нь ингээд доош ингээд буугаа явж байна. Одоо бид эд 7 дугаар давхар хүртэл боссон байна. Хүйе. Оо арай. Яана. Байхгүй. Унчлаа энэгээрээ. Яана. Хүн ч болж амжаагүй юмсан. Дахиад хараас авах юм байна л да. Сайн биш үү? Авч байгаа юм чи. Өнөө минаас авч штэ за. Чи одоо хүний хүүхэд өгчээд тах чи үнэр тандрын яриад идэм мэдээ гэж солиороод ах юм. Ямар муухай юм бэ? Ажиг нь улаан өнгөтэй болохоор цус нүдчиг харагдаад ах юм. Ямар фейл хүүх юм миний гиз шууд даарч штэ амар хүлэрсэн байсан юм шүү. Тэгээ би одоо гарч дахиад шивга аваад дахиад гизэндээ зүхээс миний одоо 24 цагийн чаленж дуусааг байгаа штэ. Тэгээ одоо бүгдээрээ гарч шивга авцгаая. Тэгээ хүүхдээ энд угаалт дуран дотор хийгээд тавьсан. Ингээ бүр байхгүй. Нэм орчлоо энэ ч бүтэн өдөржгөө зовж авч басны хэрэг гарсангүй шүү дээ. Дахиад хүүхдээ гизэндээ уяад мөөм зөөмөө дахиж хийгээд одоо ингээд 2 дахь бити фейлдээсэ гэж найдаж байна. Тэгээд одоо болохоор бүгдээрээ юу яцгаая. Эмэгтэй хүмүүс жирэмсэн байх үед амар сонин хоолны хэмнэлтэд болчдөг гэсэн сонин юм хольж идмээр санагддаг. Тэгээд бүгдээрээ тэр зүйлүүдийг хольж идээд ямар шиг хамт чанартай гэдэм бүгдээрээ хамтдаа ижиж үзцгээе. За энэ ингээд шивга маань доошоо усалдаад ер нь ус маань гараад жоохон төрөх тишээгээ хандах гэдэг шүү үзэгчтэй. Хамгийн ихнийх нь болохоор даршилсан өргөст хэмих зармигтай хольж идэх дуртай болчдөг гинэ. За тэгээд тэр хоёрыг хольж одоо энэ ингээд манай камера вумен манай одоо ир нөхрийн үүргийг гүйцэтгэж байна. За энэ ингээд би зармиг бэлдсэн байна. За эндээс ингээд даршилсан өргөст хэмих орж ирж байна. Тэгээ энэ хоёрыг хольж идэх айгүй жирэмсэн байхад дуртай болчдөг гинэ. Гой амттай. Ааха. Үнэхээр чи идэд үзтээ. Үгүй нэрээ амар гой амттай. Идэж болохоор. Муухай байх. Харин тийм. 10-аас 9 оноо шүү. Дараачих нь болохоор шоколад чипстэй хольж идэх дуртай байдаг гинэ. Энд надад чипс байна. Тэгээ нэг шоколадтай л их хольж идэхийг хүсээд идэх юм гиндэ манай жирэмсгий. Шоколадтай чипс байна. Тэгээ идэж үзье. Яа, нормал өгдөг шүү. Хөлмөл өгдөг шүү. Яа. За энэ хоёр бол айгүй дажгүй комбо хийж байна. Ер нь муухай хамт бол алга. 10-аас нэ идэж болохоор тунгой. Дараачих нь болохоор эсгэлэн жимс давстай хольж идэхийг хүсдэг гэсэн заяа. Тэнгүүд нь би лимон худалдаж авсан. Тэгээ манай энэ камера бүүмэн дээрээс нь ингээд лимон дээр ингээд давс асгачихлаа. Яа бараг төрлөө. Наачин гэхдээ нүл С витамин гоё юм л да. Тэгэхээр давстай болж идэх нь яаж юм болов? Давстай байсан ч амар чихэрлэг хамт гараад ах шиг бах юм. Жирэмсүүд айгүй эсгэлийн мэдмэр болдог гинэ. Тэгээ манус яаж мэдв. За дараач нь болохоор айгүй нэг тийм жимсхэн ингээд юм халуунагаатай хольж идмээр санагддаг гэсэн. За би тэнгүүтээ жимс авангуудаа кимчи авчихсан. Тэгээ кимчитэй юу илээ? Банан. Би одоо нэг хэсэг жирэмсэлсэн юм бах та. Ой санамж муудаад ах юм.
За кимчитэй банан идэж үзье. Тохироод энэ шүү ер нь хоорондоо. Үгүй нэрээ айгуу дажгүй мэдээд идэм шүү дээ жирэмсэн ээж нэр. Гэтэ их хэзээ айгуу харалхан даа шинжтэй. Йоо нуруу тайх хөвлүүд энэ ямар хэцүү юм бэ? Йоо за өөр юугаар хооллох вэ намайг? Нийтлэг зан эмзэг аашин хурдан өөрчлөгддөг гинэ. Чи тэнийг юм уу? Ингээм тэгэхээр яа нэгсэн үгүй. Би гүзэлц гэдмээр. Бага. Юутай өжтгөө. Зүгээр л гүзэлц гэдмээр. За. Гүзэлц идэх боллоо. Би анар жимс идмээр. Хөөе. Анарын уусгуулж байхгүй. Уусгуулж байгаа. Гараа аад иртээ. Чи буруу юм хэлээд байна. Бүртээ. Буруу үнтэй. Хасаа хөгчөөд айдас нэг. Эцэг чирээ хийсэн. Би амар гоо хяам идмээр. Би ч гэсэн. Йоо, за. За одоо жоох ядраад энэ өдрийн унтлах хийх юм уу? Ороо жоохон засаж агаад унтлаа. Йоо яана энэ бүр доошоо бүр амар ус алдаад ус нь гараад шивганых нь ус нь гараад өстө зовж байна. Бүр яг жихнээсээ жирэмсэн биш мэдрэмж өгöd таахгүй юу? Яа тэгтээ эн чинь бүр гинт нэг доорыг юм шээж байгаа юм шиг их ус гардаг гэсэн чинь яг ингээд жирэмсэн үеийн дээр нэг ус гаралтчихсан. Энэ болохоор айгүй айжуу гараад байна. Юу н ингээл норжийн та нар харж байгаах. За би ингээд тайз майз эсвэл жирийн үед бол нэг ингэж алхахдаг юм айтайхан залуу юм аа. Тэгээ одоо миний алхааны хэмнэл болон миний ингээд алхдаг байдал айгүй өөрчлөгдөж байгаа байхгүй би тэрийг таньж хараа тий. За ер нь бол нэг юм айгүй юм жоох юм хөлөндөө мөрний хэмжээний зайтай би алхаад байгаа байхгүй юу. Ихгүй бол мэдгүй ягаад чи ингэж алхаж болохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ хүүхд маань ингээд нэг л буруудаад байгаа юм. Тэр нь надад мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгээ ер нь жоох юм бөхтгөр юм жоох юм өвөө төрхтэй юм ингэж алхаж чинь. Яа, тэгээ нуруу мураас айгүй өвдөд байгаа болохоор ингээ тонгоохоос өөр сонголтгүй. За. Яа. Их хавьгүй харагдаж байна уу? Яа, шал угаадаг машин лавмаар юм байна да. Яа. Толботын хөнгөнгө арилгаж идв. Яа. За. Шал угаахад бол үнэхээр хэцүү байлаа. Яаж байгаад миний ус алдаад бүр би яаж босох уу? Босч чаддаггүй. Яа. Бурхан минь. Жоо хамраадах. Чи жирэмсэн шүү дээ та нар ойлгож байна уу? Ганц минут л юм игээл ядраад тийм штэ би чи. Йой. Хэлээ. Тэр зургт мөр тасаагаад тахтаа жоо ядраад байна. Усмас гарцсан үнтэй жоо айтайхан харьцалтай үе. Жоо энэ VIP үйлчлэгээ байхгүй юу? Аа за. Хүрэхгүй. Чи жирэмсүүнд аваад өгчөөч. Йоо амар ядарч байна. За жирэмслээд ер нь бол нилээ. Хэдэн цаг өнгөрсөн байна. Би ч айгу гойлог юм уу чаас турхаа. Йоо. За өдөрт нэг ганц 2 цаг унтъя гэж бодож юм би ч одоо жирэмсэн хүн болохоор айгу хэцүү юм. Яй. Ямар хэцүү юм бэ? Яаж хөвтөх вэ? Гидс чангараад байна. За бүүвэн доо. Цаадах чинь бүүвэн дунднаа. Йоо. За энэ дээшээ харуул гайгүй байна. За одоо жирэмсрүү идчихвэл хажуу жишээ доошоор чивтгэд айгүй хэцүү байдаг гэдэг юм лээ. Тэгээд доошоор чивтгэхгүй тэр яах юм? Аа тийм үү. Би ч одоо ер нь хэвийн өдрүүдэд бол дандаа доошоор унтдаг шүү дээ. За тэ хажуу жишээр чивтэж үзье. Гитмэн аваад унлаа намайг амар хүндээ хажуу жишээрсэн чинь. Яа за тэгтээ боломжийн хувьд боломжийн гэхдээ ер нь жоохон хэцүү байна. Дээшээ харуул ер нь айгүй зүгээр юм байна. Нуруу өвдөд энэ гэхдээ амар хэцүү. За энэ ч гэсэн ямар сонио хөт. Хажуу жишээ харуулахгүй. Доошоо харуулахгүй. Лээ. Яй. За нэг цаг хүрсэн үү би? Хэр удаа унтав? Цаг гараа унтлаа. Йоо за унтах гэхээсээ илүү нэг хард хараад байгаа юм. Амар дээрээс юм дарцсан болохоор. Яй. Амар өвдөж байна. Гиц өвдөд бүх доошоо шингээ алдаад бүр алж байна. Йой. Босож хөвтгэж өстой хэцүү байд юм байна. Йой.
За нэг нойлооч шийч тэр на камера бойл. Хөөе, дагаад явах гэдэг юм уу? Бойлооч. Нойл орох гэдэг. Яа, эцэст одоо баг өвдөлт өгөөд ташиг энэ хүүхд мөхтэй одоо баг төрүүлээ дөө бүтэн өдөржингөөл хүүхдтэй шавгатай гизтэй явлаа. Амар хэцүү байна. За та нарт нэг харуулчих гизээ нэг мань чи нэг ийм л том гизтэй амтан болж тээ тийм мөмтэй. Тэгээ энэ одоо ингээд бүр ийшээгээ бүр улам их доошоо усаалтаад бүр нэрээ явдаг үлээ. Ус нь гожоод одоо ер нь төрх төгчч. Одоо би ер нь төрчөөд буцаа хүрээд дэрээ тэгээд хүүхдээ та нартайгаа танилцуулаад бичлэгээс өндөрлөе. Жох ядарж байна ёо. Нуруу муруу хамаг юм өвдөд байна. За эмчээ намайг төрүүлээрэ. Яаж төрөх юм? Ижил. Би ёо, ингэжл төрөндөөг хайж авсан ирж байгаа юм. Яах ч байгаа. Тийм хооз авчихсан би яах вэ? Намайг төрүүлээч. Яа. Ямар хэрэгс юм бэ? Шууд хайжлаа явчих юм уу? Тэр хүүхд илэн салаа унчлаа шүү дээ. Хүй эмчээ жоохон зөөл гинэ хүүхдийн маань хайжлаа гэж юу? Ёо, бремер сулраад гоё болж байна. Энийг аваарай. Оо! За баяр хүргье. 3 ил хүүтэй боллоо. Яа тий. За 3800 кг юм хөр хүүхд төрүүллээ. Яа энэ подолк тайлгүй ёо энэ өмд хараа. Энэ өмд новнойтой. Тийм бүр подолк новнойтой. Амар усаалтчээ би. За ямарс надаас гарсан хүүхэд энэ шүү. За одоо би энэ хувцснуудаа угаалаа. Тэгээ бичлэгийн маань энэ үртэл үзсэн хүндэд үзэгчээ та бүхэндээ маш их баярлалаа. 2 сарын дараа камбэк хийлээ. Тэгээ би удахгүй бас дараа чинь бичлэгээ оруулах болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Концерт дуслаа. Конец фильм яаруул даруул хөлдөл өхөн өхөөлөгч нь баялаа баяртай. Оо нэрээ энэ дэлхий дээр бидний хүн болгож төрүүлсэн үзэгсэн дээж нарт бүгд нарт нь баярлаа. Тэгээд ер нь нэг өдөр ганц мод харвас зүгээл явхад надад маш их хэцүү байлаа. 9 сар биднийг хэвлэлтэд хийсэн бүх ээж нарт за тэгээд хайртай шүү. Хэрвээ эмэгтэй хүмүүсийг бүгдээрээ хайрлаж авцгаая. Баярлалаа баяртай.